За 2019 оны математикийн хувилбарын 19 дугаар бодлого. За x квадрат дээр нэмэх нь x куб дээр нэмэх нь x квадрат хасах нь 6x тэнцүү тэг гэсэн тэгштэглэлийн шийдийг олоорой гэсэн байна. За тэгэхээр энэ тэгштэглээ хэдүүлээ шууд айлгуур аргаар бодох юм бол шууд x-ийг хаалтны өмнө гаргах юм бол x квадрат дээр нэмэх нь x хасах нь 6 тэнцүү тэг болно. За тэгэхээр эндээс бол одоо нэг шийд нь олдож байна. Хэрвээ x нь тэг байх юм бол x тэнцүү тэг үед бол энэ бүгднээрээ тэг байна. За мөн x квадрат дээр нэмэх нь x-ээс хасах нь 6 тэнцүү тэг нь тэгтэй тэнцүү болох юм бол энэ бас одоо хариу нь шийд нь болно гэсэн үг. За тэгэхээр энэ шийд болох боломжтой тоонууд нь юу вэ гэхээр x-ээс хасах нь 2 x дээр нэмэх нь 3-ын үржүүр юм байна. Яагаад тэгэхээр үржүүр нь хасах. За тэгээд нийлбэр нь ийм нэмэх x байна гэхээр ийм байна гэсэн үг. Тэгэхээр эндээс шийднүүд x тэнцүү хасах биш эерэг 2 болно. X тэнцүү хасах 3 гэсэн юм шийдтэй. За энд бол хариунд нь бүгдийг олонлог байдлаар бичсэн байна. За олонлог байдлаар бичих юм бол тэг 2 хасах 3 гэсэн ийм шийдтэй болж байна. За тэгэхээр энэ хүү тэг 2 хасах бодлогын хариулт маань бол C байх нэ.